Сүүлийн жилүүдэд спортын залуу үе, тэр дундаа хүүхэд өсвөр насны ангиллалд манай улсын тамирчид олон улсын хэмжээний амжилтуудыг ээлж дараалан үзүүлж байна. Тухайлбал Азийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулагддаг Аз ТV-ийн олон улсын усын спортын тэмцээнд манай улсын 12 клубын 69 тамирчид оролцсон 50-аас 1500 метрт хурд хүчээ сорж нийт 100 гаруй медаль хүртэж бахархам амжилт үзүүлжээ. Монгол улсын тамирчид нийт 28 алт, 27 мөнгө, 47 хүрэл медалаар ингэрээ медалсан байна. 2026 оны 1 сарын 31-ээс 2 сарын 1-ний хооронд 6 дахь жилдээ зохион байгуулж буй Asian Open Schools Invitational Аз ТV олон улсын усын спортын тэмцээн Таиланд улсын Бангкок хотод боллоо. Энэхүү тэмцээнд Азийн 21 улс нутаг дэвсгэрээс 6-аас 18 насны 1100-аас дээш усан цэллийн тамирчид оролцсон байна. Тэгвэл Монгол улсаа төлөөлөн оролцсон баг тамирчдын хамгийн бяцхан 7 настай нэгэн байв. Тэрээр анхны олон улсын тэмцээндээ амжилттай оролцсон. Хүрэл медаль хүртэн багш дасгалжуулагч болоод гэр бүлийнхэндээ баяр хөөр авчирчээ. Хадууд клубын тамирчин Чингүүний нэгэн нь 7 настай бөгөөд усын спортоор хичээлээд 1 жил болж байгаа. Уг тэмцээнд 50 метрийн дэлфин, ардур урдур болон мэлхий сэлдээр хувийн амжилтаа ихүүлэн буйхай ангилалтаа хүрэл медаль хүртсэн юм. Тэрээр анх 6 настай сэлж сурах зорилготойгоор төв бассейнийг зорио очиж хичээллэж улмаар төв бассейний дасгалжуулагч Баяраа багш нь тамирчнаар сонгон 7 хоногийн 6 өдөр бэлтгэлд хамрагдан хичээллэж байгаа юм байна. Би медаль авах гэж бодоогүй шүү. Би том персент сэтэж би айсан тэгтээ гоёсэн. Би нөгөө бөөхөнд ороод тэд хүрэл медаль аваад тэд би баярсан итгэхгүй байсан. Энэхүү тэмцээнд оролцож байгаа тамирчдаас зөвхөн нэг төрлөөс гадна хэд хэдэн төрөлд хүчээ сорж олон өнгийн медаль авсан тохиолдол олоо. Үүний нэг нь Бат Аялгүй юм. Энэ удаа бол миний сая 2 дахь олон улсын тэмцээн Азийн Open School гэдэг Таиландд болсон тэмцээн байгаа. Энэ тэмцээнээр 100 м мэлхийгээр мөнгөн медаль, 200 м мэлхийгээр хүрэл медаль, 200 мөр мөнгөн медаль авсан байгаа. Монголоос яг 69 тамирчин 8 сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэйгээр Таиланд улсыг зорьсон. За тэгээд тэндээс манай охтууд маань бараг ихэнх шахмат медаль аваад амжилттай дэвшлүүлээд 100 гаруй медаль авсан. За тэгээд 91 багаас 10-т орсон тийм амжилттай үзүүлсэн. Далаадууд клубээс бас хамгийн бяцхан тамирчин буюу нэгэн маань 7 настайдаа орж ирсэн. Тэгээд орж ирээд яг 1 жил болсон. Нэг жилийн дараа тэмцээнд ороод анхныхаа олон улсын тэмцээнээс ерөөхдөө анхны медаль авсан. Тэгээд тийм амжилттай үзүүлсэн. Тэгээд тэрэн дээр бид нар бас маш их баяртай байна. Нэгээс нь хүүхдүүдийн цаашдаа хичээлэх тэр хүслийг өдөөж өгсөн байх гэж бодож байгаа. Усын спортоор хичээлэх нь эрүүл чирэг, бие бэлтрийн өвдөх шүүгчлэлтэй болохоос гадна өсвөр насны хүүхдүүд усан цэлдээр хичээлснээр хүүхдийн ерөнхий өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлдөг байна. Мөн биеийн уян хатан чанар нэмэгдэж, спортын бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх давуу талтай өгöd хизээч хичээлж ихсэн оройтдгүй спорт юм байна.